Hi guys. За юу яцгаана? За яа байна? За өнөөдөр гоё шинэ реакшн бичлэг хийхдээ би жоохон нэлээ хоцорч л хийгээд ах шиг байна. Та нарын эр хүн шиг эр хүн бай гэдэг дуу байна. Энийг 6 сарын 20-нд YouTube байршуулсан юм байна. Тэгээд одоогийн бид нар 300 бараг 50-аад мянган хүн үзсэн. 27 мянган хүнд таалагдсан дуу байна. За тэгээд үзцгээе. Баянгол дүүргийн 14-р хоронд өчигдөр нэгэн эмэгтэй 3 сартай хүүхдийнхээ хамтаар сонхоор усарч байна. Энэ амар хэрэгтэй. Охиныг налгах дүүргээс хулгайлж сонгон айхын дүүргт авчрах хүчээр хэлсэн. Дээшлээ сонгон айхын дүүргийн Чөхнө гэж нээсэн. дэвсгэрт өнгөрсөн мягмар гарагт буюу 12 дугаар 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор гэмтэл сог судлалын үндэсний төвд согтруулахундаа хэрэгэлсэн үедээ 13 настай дагвар охиноо оройн хорой За энэ нэг муухай мэдээнүүдийг одоо яаж болиулнаар юм бэ те? Амьдралаа үрч өөх ёстой нөгөө мундаг ирчүүд хаан вэ Адгэрийн оюун нуруу болсон дандаа сингэлэжүүд яан вэ Асуудлыг давж гарах ёстой саксу монгол ирчүүд хаан вэ Ажилгүй харигтар саваа шуухан цагаа зарцуулж яан вэ Ирхэн биш үнэн гэрч га ирхэн зэгсэн үргэл чанга үлдэл хэрсүү үзэл бодлоо бити дивсүү хөндлөө гарахта ээжтэй үнсүү лөөрийн чадлаар сайхны күмсүү лөөрийн дүүнэр тайрыг үзүү лүүийн бүсгүй сайхны күсүү би ирхэн шиг ирхэн байгаагүй гэртээ рэпитэн ирхэн хайгаагүй мэдээ хитэгэр гэр бүл болоогүй шгэлээ хинч байсан тэр бол тоглоомш мэдээ Явахыг хүснэг нь явуул хажууд үлдснийг нь хайрал худал хийснийг нь холдул амдын хажууд домоглон ахын хажууд амглан авсан зочиж чадын ард жосон хүн тавлан нэлцраа чалуу том болон хахир хатуу зам болонд хатуу чихаа сур замгүй шудраг байхаа сур замгүй амдын хажууд домоглон ахын хажууд амглан авсан зочиж чадын ард жосон хүн тавлан нэлцраа чалуу том болон хахир хатуу зам болонд хатуу чихаа сур замгүй шудраг байхаа сур замгүй Ирхэн бай, найз шиг найз, зүхэн бай Эцэг шиг эцэг хүү шиг хүү, хариуцлагатай иргэн бай Айлын охиныг аваад суул, аавын итгэвт хүргэн бай Үгэнд мэргэн, үнэн дойлон, үйлдэл түргэн ирхэн бай Ирхэн бай, үнэн ч бай, ирхэн бай, үргэж бай Охин шашин гихээс илүү буурал ээжтэй мөргөж бай Усаж босон арцсан цасан, тавийн талыг шүргэж бай Нийгэмд хэрлэх санаагаа би дуугаар дамжуулж хүргэж бай Өөрч өөх ёстой нөгөө мундаг ирчүүд хаан бай Адгэрийн оюун нуруу болсон дандаа сингэлэжүүд яан вэ Асуудлыг давж гарах ёстой саксу монгол ирчүүд хаан вэ Ажилгүй харигтар саваа шуухан цагаа зарцуулж яан вэ Ирхэн шиг ирхэн бай Ирхэн шиг ирхэн бай Ирхэн шиг ирхэн бай Ирхэн шиг ирхэн бай Ямар амар үгтэй дуу вэ?
Яа за зүгээр нэрээ таандарт өстө бууж өгөө бүр ямар амар дуу вэ бүр. Өг мөг гэж бүр өстө солиоруулж байна бүр. Яй. Тэгвэл надад ерөөсөө тийм нэг хэлэх өгөөсөө орж ирэхгүй. Би бүр ингээд тийм дууных нь өгнүүдийн бүгднгээр ингээд уншаад ингээд хараад явсан чи бүр ёо. Аимшигтай бүр. Ёо би бүр ёо гэхээс өөр үг орж ирэхгүй ах амар сонио. Юу ч гэсэн ингээ бүр нэг юм амар ингээ зүгээр дууг нь би бараг сая сонссонгүй ингээ дуугийн уншаад амар тийм зэмлэлээ амар зэвүүн хөхтэй амар бүр нэг яг голыг нь олсон зэвүүн хөхтэй би бүр дуугийн ингээ анзаа харж шоконд орсоор байгаад бүр ингээ гэж бодож байсаар адил дуун дуусчлаа. Эмэгтэй өнөр тахилтын дуулуус нь бас айгүй их таалагдлаа надад. Яг нөгөө нэг одоо энэ хүчирхийл чинь дандаа л хүүхдүүд эмэгтэй хүмүүс хүртэж байгаа. Яг тэр нөгөө нэг дуу хоолойг нь гэх юм уу? Яг тэр хэсгийг ингээ эмэгтэй хүн гаргаад яаж байгаа юм шиг санагдлаа надад л. Үгүй яг тахилт нь утга учиргүй л ахал та. Нөгөө нэг зүгээр эмэгтэй өнөрд болоолээ гэдэг ч юм уу тэгсэлээ. Гэхдээ надад бол миний бодлоор яг тэр санагдлаа яг. Амар уран бүтээл болж. Та нар тэгээд нэрээ бүр ямар ч сэдвийг хөндөд бүр ямар ч уран бүтээл гаргаж чадахыг тэгээ бүр хөрвөөх чадвартай амар авьяастай тэгээд ингээд залуустаа дандаа хүч хайрлсан эсвэл нийгмийг ингээд сэрээсэн нэг тийм амар гоё дуу хийдэг бүр тэр нь надад амар таалагддаг юм. Амар гэдэг үг бүр хэлэхэд багтчихин дөө даам би энэ дуун дээр бол нэрээсээ юм хэлэхгүй гэдэг нь үнэхээр амар гоё дуу амар таалагдсан үнэхээр зөв сэдвийг барьж авсан мундаг дуу байгаа учраас би ингэж байгаа шүү. Яа за хүүхдүүдээ эмэгтэй хүмүүсээ те эмэгтэйчүүдийг хүндэлцгээгээрээ манайхаа эрчүүдийг ч гэсэн эмэгтэйчүүд хүндэлж байгаараа эрэгтэй хүн одоо нэг чимээгүй хүчрхийлд өртөөд идэг гэдэг нь бас айгүй өний юм шиг санагдсан. Одоо жишээ нь нөгөө ихнэр мэхнэртэй ингээл загнуулаад ингээл одоо ингээд хэлж байгаа санаагаа одоо хэлж чадахгүй байна би юу ч гэсэн. Яа за болий дөө. Дараагийн бичлэгээ дараагийн дуугаа сонсч үзье. Амар яг нөгөө дөнгөж бичлэгээ эхлүүлээд хийсэн чинь бүр амар хүнд тийм сэдвтэй амар дуу сонгоод сонсчлаа. За баяртай манайхаа.